За өнөөдөр энэгшил attachment гэдэг маш чухал сэдвийг хуваалцах гэж байна. За энэгшил attachment гэдэг маань хүний сэтгэл зүйн үндсэн суурь бүх юмны бараг гол хариулт болдог маш чухал үндсэн суурь хэрэгцээ байгаад байгаа. Тэгэд энэ нь голдуу ингээд хүний бага наснд яг хүүхэд байхдаа асран хамгаалж исэн хамгийн ойр байсан хүмүүсээс авдаг тийм харилцааны бонд тийм гүн холбоос байгаа байхгүй юу. За энийг голдуу хүүхэд эцэг эхээсээ эсвэл эмээ өөдрөөс өссөн бол эмээ өвгөөсөө хин тэр хүнийг асарж исэн хамгийн ойр байсан хүнээсээ сэтгэл зүйн гүн холбоо аюулгүй байдал хүлээн зөвшөөрөл хайр тэр зүйлийг хэр мэдэрчээснээс хамаарат хүний энэ энэгшил attachment гэдэг зүйл маань 4 янзаар төлөвшөж болдог байх нэ. За энэ зүйл маань хүнийг насан туршид нь хосын харилцаа, найз нөхдийн харилцаа тэг амьдралд нь маш ихээр ингээд нөлөөлж идэм байна. За 4 шууд энэ төрлийн яриад явчих. Тэг хамгийн нэгдүгээрт нь болохоор аюулгүй attachment аюулгүй энэгшил гэж байдаг. За энэ бол тайван энэгшил гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд бага наснд байхдаа асран хамгаалагч хайртай хүмүүсээсээ эцэг эхээсээ өөрийгөө ямар ч нөхцөлгүйгээр ингээд хайрлагдсан өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрсөн гэдгийг мэдэрдсэн тэр өсөж исэн орчин өөртөө харилцаж исэн харилцаанд тайван байсан. Тэгээд хүүхэд өөрийгөө хайрлагдсан аюулгүй байгаагаа мэдэрч чаддаг байсан. Тэгээд хүүхэд чөлөөтэй өсөж хөгжих, тоглох өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх боломжтой байсан. За мөн дээр нь тэр халуун дулаан, тэр хайрын мэдрэмж, анхаарал эцэгхээс авч байсан За ингээ хамгаалагдсан ийм байсан хүүхэд маань өсөж том болохдоо тэр тайван энэгшилтэй болоод за тэгээд ингэснээрээ тухайн хүн маань насан туршдаа сэтгэл зүйн чадамжийн хувьд илүү доктортой асуудал бэрхшээл гарах үед даван туулах чадамжтай за тэгээд асуудал тайвнаар ханддаг за хүмүүст итгэж найдаж чаддаг за хүмүүстэй дотносож чаддаг харилцаа relationship-ийн хувьд бол асуудал гарсан ч гэсэн тэр хүн маань хүнд итгэж найдаж хүнтэй дотносож чаддаг ийм эрүүл харилцаатай болж өсөж хөгждөг байх нэ. За тэгээд аюулгүй энэгшилтээр нэмж хэлэхэд ямар шинж тэмдгүүд байдаг вэ гэхээр аюулгүй энэгшсэн хүн маань өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж чаддаг, бусдад нээлттэй харилцаж чаддаг, бусдад итгэж чаддаг. Тэгээд эрүүл хэл хязгаар тавьж чаддаг, үгүй гэж хэлж чаддаг. За тэгээд бусдтай дотн байх тухтай байдаг, бас бусдаас тусдаа бие даасан байхдаа бас тухтай байдаг, өөртөө итгэлтэй байдаг бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрж, хүлээж авч чаддаг, хүмүүстэй сэтгэл хөдлөлөөрөө гүн холбогдож чаддаг бусны хэл хязгаарыг хүндэлдэг, тэгээд асуудал тайвнаар ханддаг ингээд ийм хандлагатай болж өсдөг юм байна. За тэгвэл бүгдээрээ нөгөө 3 төрлийн энэгшил маань болохоор аюулгүй энэгшлээсээ эсрэгээр ингээд төгшүүртэй, айдастай ийм энэгшлийн төрлүүд байдаг. За хоёрт нь гэх юм бол төгшүүртэй энэгшил гэж байгаа. За яагаад төгшүүртэй энэгшилтэй болдог вэ гэхээр хүүхдийг бага наснд байхад нь асран хамгаалж исэн тэр дотн байсан хүн маань өөрөө ингээд заримдаа халамжтай байдаг, заримдаа халамжгүй байдаг ийм докторгүй байснаар тухайн хүүхэд маань энэ төгшүүртэй энэгшлийн суурь тавигддаг байх нь. За жишээ нь заримдаа хэрэгцээнд нь ингээд хариу өгдөг хүүхэд ингээд уйлаад памперсаа солиулмаар байгаа ингээд багаас шээсээ мэдрээд эвгүй болоод ингээд уйлж байгаа бол ээж нь ингээд заримдаа хүүхдээ ингээд гяс хурдан солиод өгчдөг заримдаа ингээд маш удаа уйлуулад хариу өгөхгүй байх ч юм уу. За эсвэл ингээд хүүхэд насанд бага багт нь ээж нь ингээд аав нь заримдаа ингээд айгүй сайхан тайван гой харилцчихдаг хэрнээ заримдаа өөртөө ингээд сэтгэл зүйн асуудалтай эсвэл ажлын ачаалтай байснаас болоод төрмгийн ууртай харилцах ч юм уу хүүхдийн хэрэгцээнд нь хариу үзүүлж чадахгүй ийм байснаас болоод ийм докторгүй байдлаас болоод хүүхэд ийм төгшүүртэй насанд хүрсэн хойноо төгшүүртэй энэгшилтэй болчдөг. За тэгээ ийм хүүхэд маань болохоор илүү барьцамхаа гэдэг барьцалтамхаа энэ ийм байхад би яагаад ийм байгаа гэдэг ч юм уу эсвэл аимхаа шин зүйл туршиж хийж үзэхээс айдаг. Тэгээ өөртөө итгэлгүй
Ийм болж өсдөг. За ийм хүмүүс том болоод ингээ харилцаан дээр ямар асуудлууд гаргадаг вэ гэхээр ялангуяа хосын харилцаан дээр ингээ хаягдхаас айдаг. Ингээ хаягдчихгүй гэсэн маш том юм айц байгаад идэг. Нөгөө хүн өөрт нь хайртайгаад идэг. Хаяхааргүй байсан ч гэсэн дотроо өөрөө ингээ ургуулж одоо түгшээд идэг. Намайг хайчихгүй те. За би таалагдахгүй л яана гэж бодох ч юм уу те. Эсвэл ингээд нөгөө нэг их тийм баталгаа анхаарал шаардж идэг те. Чи надад хайртай бол тэргээ батлаад өг гэдэг ч юм уу. Эсвэл ингээд маш их анхаарал халамж ингээд нэхээ шаардаад байдаг те. Одоо харилцааны араас одоо юм их хөөцөлддөг. Ингээд санаа намардаггүй, асуудал шийдэхгүй бол ингээд тайван байж болохгүй ингээд маш их одоо юм чичирсэн ингээд нөгөө нэг хүмүүсийн араас одоо ингээ хөөцөлтөөд ганцаараа бахта тухтай биш те. Одоо харилцаа асуудлаа шийдэхийн тулд ингээд маш их тэмцдэг тийм зан төлөвтэй олж төлөвчдөг юм байна. Тэгээ бас хит мэдрэмтгий байдаг. Ингээд хит мэдрэмтгий байдлаас болоод ургуулж бодоод энэ хүн намайг ингэж байгаа юм болов уу? Би ингээд таалагдаагүй юм болов уу? Надад дургүй юм болов уу гэдэг ч юм ингээ өөрөө ургуулж бодоод тэгээд тэрийг ингээд зохиогоод ингээд тэрэндээ шаналаад яваад идэг. Ийм төгшөр одоо дотоод төгшөртэй болж байгаа гэсэн. За тэгээ энэ төгшөртэй нэгжлийн үед хүмүүс болохоор ингээд энэ хүн надад үнэхээр хайртай болов уу гэд эргэлзээд идэг те. Нөхөртөө их нэртэй яг үнэхээр хайртай болов уу гэд тэрэнд нь итгэж өгч чаддаггүй ингээд маш их эргэлздэг, маш их шалгадаг. За тэгээд нөгөө уц муцыг ингээд ухаал одоо ингээд шалгаад идэг, хардаад идэг бол бас энэ төгшөртэй нэгжлийн бас шинж байх боломжтой. Тэгээ маш их ургуулж боддог. Overthinking буюу ингээд хүний үйлдэл үгийг ингээд ургуулж бодоод тэгээ энэ муу санаатайсэн баг, энэ ингэсэн баг гэдэг ч юм ингээд тийм их сөрөг бодлоо төрөө та хэд ургуулж бодоод байдаг бол бас та бага насандаа ийм төгшөөртэй энэшилтэй өссөн байх бас магадaltaй байх нэ. Яг тийм гэж бол хэлээгүй. Гэхдээ тийм байж болно тий. Тийм байх боломжтой. За эсвэл ингээд нөгөө өгөөсгөгдөхөөс маш их айдаг. За бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд одоо ингээд маш их нийцүүлэх, хичээх, тэ өөрийгөө үүсгэж таацуулах байдлаар хил хязгаараа тавьж чадахгүй, одоо үгүй гэж хэлж чадахгүй ингээд нөгөө хүндээ их тааруулах ч юм уу тийм бас аятал ажиглагддаг. За мөн дээр ингээд сэтгэл хөдлөлөө зохицуулах чадамж нь арай сул байдаг. Ингээд маш их сэтгэл хөдлөлд автаад тэгээд тэрийгээ ингээд өөрөө тайвшруулж чадахгүй улмаас одоо хосын харилцаан дээр маш их юм хүчтэй сэтгэл хөдлөлтөй одоо хэр үйл зөрчлүүд их гараад идэг байх нэ. За мөн дээрс нь гэх юм бол за хил хязгаараа тавьж чадахгүй байх те зөрчил тэмцэл одоо юм асуудал гарах юм бол тэрнээр ингээд одоо маш тийм юугүй тайван арга замаар шийдэх чадамж нь арай сул байгаад идэг байх нэ. Тийм аюулгүй дотоод аюулгүй тайван мэдрэмж сул байх нь шүү дээ тий. Тийм учраас харилцаандаа илүү төгшөртэй хандаад идэг байх нэ. 3 дахь төрлийн энэгшлийн төрөл нь болохоор зайлсхийх attachment буюу одоо зайлсхийх тийм энэгшил байдаг. За энэ нь яадаг вэ гэхээр хүүхэд бага наснд байхад нь тий асран хамгаалж исэн тэр хайртай дотны хүмүүс нь тий хүүхдтэй сэтгэл хөдлөлийн хувьд бие физиологийн хувьд ингээд ойр дотн холбоос үүсгэж чадаагүйгээс болоод одоо хүүхдээ хангалттай удаан сайн тэрж байгаагүй хайртай гэдгээ хэлдэггүй ч юм уу эсвэл юм хүүтэн хүндий харилцдаг байсан. За магадгүй ингээд физиологийн хувьд ойр ингээд эцэг ихтэйг өссөн ч гэсэн эцэг их нь сэтгэл хөдлөлийн хувьд ерөөсөө ойр биш. Сэтгэл хөдлөлөөр холбогддггүй тий хичээлсэн үү гэрийн даалгавраас нь гэрээ зүрсэн үү гэл ингээл болчдөг те ингээд юм хүүтэн хүндий харилцаатай сэтгэл хөдлөлөөр холбогдож чаддаггүй байсан голдуу ийм хүмүүст энэ хүүтэн хүндий те энэ зайлсхийх харилцаанаас зүхтаах ийм энэгшил бий болчдгоо. За тэгээд ийм энэгшилтэй хүмүүс маань яадаг вэ гэхээр илүү юм хүүтэн харилцаан дээр хол хүндий те одоо юу гэдэг юм бусдад итгэж чаддаггүй бусдад найдахын оронд өөртөө итгэж одоо өөрийнхөө хүчээр л амьдралыг босгож одоо сурсан байдаг. Өөрийгөө авч явдаг тий. Бусдад яг ингээд итгэж найдаж чаддаггүй учраас бусадтай гүн гүнзгий одоо харилцаа холбоог тогтоож чаддаггүй. Тэгээд ер нь бол ингээ хит биеэ даасан тийм шинжтэй байдаг. За ийм хүмүүсийг ажиллах юм бол мэдээж ажил карьерийн хувьд амжилттай байх боломжтой тий. Маш их ингээд амжилттай ажил үнцэнтэй юм дисциплинтэй сахилга баттай ингээ явж идэг. Гэхдээ ингээд
хувийн амьдралдаа харилцаан дээр сэтгэл ханамжтай биш байдаг. Эцэг их гэр бүлтэйгээ дотно биш, магадгүй хосын харилцаа амжилттай байдаггүй, найз нөхөдтэй ойр байж чаддаггүй. Шалтгаан нь одоо тэр хүний буруу биш. Хүүхэд бага бахта тэр нэгшлийнх нь хэв шинж нь тухайн хүн маань тийм харилцажсэн тэр хамгийн дотны анхны одоо харилцаа холбоо болохоор тийм найдвартай, тайван, аюулгүй байгаагүй. Тийм учраас тэр хүн юу гэж утсан бэ гэхээр хүүхдтэй харилцаа гэдэг чинь аюулгүй зүйл биш юм байна, юм аюултай юм байна. Тэг би энэ зүйлээс ингээ болгоомжлох хэвээр, цухтаах хэвээр, зайгаа барих хэвээр, өөрийгөө хамгаалах хэвээр гэж бодцоо. Ээж аавтай хайртай. Гэхдээ ингээд ээж аавтайгаа тэр attachment энэгшил тогтоох гэхээр тэр хайртай хүн нь ойртохоор өөрийг нь өвтгөөд исэн. Өөрт нь аюултай исэн ингээд зодддаг ч юм уу, загнадаг ч юм уу, тий. Ийм байсан учраас тэр хүн ингээд энэгшлийн хувьд ийм айцтай харилцаа холбоо тогтоох харилцахад одоо айцтай болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн маань дотоод сэтгэл зүйн ингээд төлөв нь ийм айцтай үл итгэх ийм хэв шинжтэй болж төлөвшөөд идэм байх. Тэгээ энэ харилцааных нь хэв маяг хэв дарцсан том болсон ч гэсэн гэр бүлээ зохиосон ч тэг хүмүүстэй харилцсан ч ингээд давтагдаад идэг. Сэтгэл хөдлөлөөр одоо юу гэдэг нь те эхнэр нөхрөөд хоорондоо нэг ойр холбогдож чаддгүй ингээд нөхөртөөгөө ярих гэхээр мэдрэмжээ хуваалцдаггүй те ингээд биеийн тухай ярмааргүй байна гэд ингээд ярианы сэдвийг өөрчилдөг ч юм эмзэг одоо сул дорой байж чаддаггүй сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй ийм хүүтэн хүндий болчдөг юм байна те. Эннээс олоод хосууд маш их бас хоорондоо зөрчилдөж бүр салт царинах асуудал хүртэл гардаг. Тэгээд энэ нь тэр хүний буруу биш, тухайн хүний өссөн орчин одоо тэр энэгшлийнх нь онцлог нь одоо тийм байсан учраас тухайн хүн одоо их нэртэй нөхөртэй хайртай ч гэсэн өөрийгөө хайрыг илэрхийлж чаддгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддгүй, хүнд итгэж чаддгүй, тэр харилцаагаа ингээд халуун дулаан авч явж чадахгүй, тий харилцаандаа ийм айцтай, зайлс их маягтай байгаад идэг. Тэгээд ингээд маш завгүй байдаг ч юм уу, ажил дээрээ төвлөрдөг ч юм уу, тий ийм онцлогтой болчихдээ юм байна. За тэгээд ингээд ер нь бол ийм хүмүүс бол тэгээ хит биеэ даасан, бусдад найдах оронд өөртөө найдах, тий одоо эр хүнд итгэхээр эрхийн уруунд айтдаг гэдэг шиг одоо ер нь бол ийм үл итгэх ийм хэв шинжтэй болчдөг юм байна. За дараагийнх нь сүүлийн 4 дахь энэгшлийн төрөл маань одоо энэ төгшүүртэй тэр зайлс хийх энэгшлийн холимог гэсэн үг. Энэ хоёр хоёулаа байдаг. Тэгээ энэ хоёр хоёулаа холилдсон ийм энэгшлийн төрөл гэж бас байдаг. За энэ нь яадаг вэ гэхээр ер нь бол одоо тийм эцэг өссөн тэр хүүхдийн орчин те эцэг их асар хамгаалжсэн хүмүүс нь өөртөө маш их тийм сэтгэлийн шарах травматай, амьдралын асуудлуудтай байсан учраас өөртөө асуудлыг шийдэж чадахгүй юу хүүхдтэй санаад байх мантай тий маш их тийм токсик харилцаанд өссөн хэрүүл зодон тий архитэлт магадгүй хүчирхийлэл ийм зүйлүүд бага наснд нь одоо орхих хүүхдийг ингээд үл хайхрах тий ийм хэрэгцээнүүд нь тусалж чадаагүй ийм орчинд ингээд хүүхд өсгөөрөө энэ харилцаа гэдэг чинь те маш аюултай юм байна. Энэ бол ийм одоо миний одоо байх зүйл биш гэж үзээд тэр хүүхд ингээд өөрийгөө багасаа дасан зохицох хамгаалах механизм нь маш сайн хөгжсөн байд юм байна л да. За тэгээд ийм одоо холимог энэгшилтэй те төгшүүртэй зайлс хийдэг энэгшилтэй хүүхд маань яадаг вэ гэхээр эцэг их нь багт нь ингээ хүчирхийлж исэн ч юм уу те сэтгэл санаа биеийн хүчирхийлэл те тэгээ гэр бүл нь маш их зөрчил тэмцэлтэй юм амар тайван биш байснаар хүүхэд ингээд одоо тэр дотоод аюулгүй мэдрэмжээ хайрлагцсан хамгаалагцсан мэдрэмжээ хангалттай авч чадаагүй улмаас хүүхэд ингээд дотор айцтай харилцаанд төгшүүртэй ийм болж өсдөг. Тэгээд ийм болж өссөн хүүхэд маань ингээд өөртөө эргэлзээтэй те юм зөрчилтэй зан ойрт гаргадаг болчдөг. Тэгээ ийм хүмүүс маань яадаг вэ гэхээр гэдэг бусдаа ойр дотн болмоор байдаг. Гэхдээ аюултай байгаа байхгүй ойр тунгууд ингээд эцэг их нь зоддог хүчрхийлдэг учраас тэр хүмүүс цухтаадаг те. Ингээд бусадтай нэг ойртож үзэн нэг цухтааж үзэн ийм доктортой биш. Докторгүй харилцаанууд үүсгдэг. Тэгээд ер нь бол гэр бүл зохиосон ч гэсэн ингээд маш хүчтэй хайрлаад бас маш хүчтэй үзий ядаад идэг. Ингээд харах юм бол ингээд хүүхэд нь ойлгомжгүй аав ээж манаа тайртай мүү үзээ яд юм уу те нэг юм л ингээд амар ирхлүүлэл миний үг гэл ингээд хайрлаад идэрнэ дараа нь хүчрхийлэл зодоол те ингээд ахаар нөө хүүхэд эргэлзээнд ороод ингээд ойлгомжгүй юм докторгүй энэгшил би болчт юм байна. Тэгээ ийм хүмүүс маань дараа нь өөрөө гэр бүл зохиохороо
харилцаа нь бас тогтворгүй нэг ингээд хайрлаад идэг эсрүүгээр нөгөө хүн хайртай хүнээ шархлуулад гомдоогоод идэг те нөгөө шийдэгдээгүй бага насны траума сэтгэлийн шархаа гаргаад ингээд өөрөө захирч чадахгүй те ингээд бусдыг маш их шархлуулад идэм байх. За тэгээд энэ холимог айцтай зайлсхийдэг нэгшлтэй хүмүүс маань түр хөсөлнчлэн нэг ингээд ойртоод нэг болохоор ингээд харилцаанд зайлсхийгээд хүн дээрээд идэг те юм докторгүй байдгаас гадна тухайн хүмүүс маань ингээд маш хүчтэй юм айцтайдаг харилцаанд тийм тайван аюулгүй мэдрэмж авч чаддаггүй тэр хүмүүсийн маань айц нь өөрөөс нь урахгүй өөрийг гомдоох вэ гэдэг дээр маш хүчтэй айцтай байдаг. Тэгээ өөрөөс нь уруух юм уу гомдоох юм бол маш хүчтэй гомддог. Одоо уучлж чаддаггүй. Тэгээд ийм хүчтэй юм одоо үзэн ядалт те төрөөд идэх сэтгэлт нь. За тэгээ мөн дээрэс нь ингээд бусдад итгэхэд маш хэцүү байдаг. Тэгээд бусдад ер нь л бол ингээд итгэж чадахгүй ингээд яагаад гэвэл бага бахт нь тэр хамгийн итгэх ёстой байсан ойр дотн байх ёстой хайртай хүмүүс нь итгэлийн дагаагүй итгэх хүмүүс байгаагүй учраас тэр туршлага байхгүй. Тийм учраас бусдад харилцахдаа том болоод бусдад бас итгэж чаддаггүй. Энэ бол тэр хүмүүсийн хамгийн том асуудал гэдэг тийм итгэж чадахгүй. За тэр сэтгэл хөдлөлийн хувьд ингээд дээшээ доошоо болж идэг. Баян савлж идэг. Ерөөсө доктортой биш. Дотоод сэтгэл зүүн чадамжийн тайван байдал нь хүүхэд багтан тогтож чадаагүй учраас байнга юм докторгүй хүчтэй савлгаатай сэтгэл хөдлөлтэй байдаг гэсэн. Тэгээ эргэн тойрны хүмүүс нь тэр шуурганд нь байнга хүртэж идэг тийм ийм байгаад байгаа. Тэгээд ер нь бол зөрчил одоо асуудалд ийм тайван арга замаа эргээр шийдэх чадамжгүй байгаа учраас асуудлаас нэг бол цухтаадаг маш их асуудлыг ингээд дардаг ингээд хойш ярихгүй тийм ингээд нуух эсвэл асуудал гарч ирэх юм бол тэн дээр маш хүчтэй ингээд дэлбэрэх хүчтэй сэтгэл хөдлөл илэрхийлээд ингээд эмоцороо хандах тийм ийм асуудлууд гардаг юм байна. За тийм маш сонирхолтой зүйл нь энэ одоо attachment буюу энийг шил төрлөөсөө хамаарат хүмүүс яадаг вэ гэхээр одоо ийм эсрэг одоо ийм энэгшилтэй хүмүүстэй татагддаг юм байна л да. Жишээ нь хэм бол одоо төгшүүртэй энэгшилтэй эмэгтэй байлаа гэж бодъё. Бага наснда ингээд аав ээж нь докторгүй хайрладаг тий ингээд төгшүүртэй өссөн байлаа гэж бодъё. За тэг тухайн хүн маань ингээд хангалттай тайван хайрлагдсан мэдрэмж авч чадаагүй ингээд төгшүүртэй харилцаа донд өссөн хүүхэд том болоод харилцаанууд руу ингээд маш их одоо тэмүүлдэгтэй ингээд хүмүүсийн араас мөшгдөг ингээд ганцаараа байхдаа юм төвшөртэй юм болчихдээ. Тэгээд ийм хүмүүс маань ингээд байн хүмүүсийн араас зурлаж идэг юм. Одоо жишээ нь хосын харилцаан дээр үгүй одоо хоёлаа асуудлаа шийдэн чи яг одоо суу юу болоод байгаа юм те энийг шийдэн гэл ингээд маш их ингээд зууралтаад идэг. Тэгээд ийм хүмүүс маань эмгтээчүүд маань нөгөө эсрэг зүхтаадаг зайлсхийдэг эрэгтэйчүүдтэй гэрэлчдэг. Тийм хүмүүс татагтаад нөгөө нэг зайлсхийх энэгшилтэй эрэгтэйчүүд маань яадаг вэ гэхээр асуудлаас байнга зүхтааж идэг те сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэхээс зайлсхийдэг зүхтаадаг хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс өөрт нь ингээд танил санагдаад илүү одоо ингээд яг хайртай дуртай гэхээс илүү тэр мэдрэмж нь бага бахаас нь л танил байсан учраас эцэг их нь өссөн орчин нь тийм байсан учраас тэр мэдрэмж танил мэдрэмжээ хайр гэж андуураад тэгээ тэр хүнтэйгээ дурлаад хайрталаа суугаад тэгээ ингээм амьдрахаар яадаг вэ гэхээр яг энэ нэг бие биенийхээ хэрэгцээг нь хангаад ингээд нэг циклд оруулцдаг. Нөгөө төгшүүртэй байнга хүмүүсээр зууралддаг ингээд яасан ийсэн ингээд ингэдэг хүм эмхтэй маань нөгөө зайлсхий зүхтаадаг эрэгтэйтэй гэрлэнгуут нөгөө эрэгтэй чинь болохоор ингээд зайлсхий зүхтах хэрэгцээ байгаа шүү дээ тий. Тэр хэрэгцээг нь нөгөө эмхтэй нь хангаад байгаа байхгүй юу? Байнга араас нь хөөцөлтөөд мөшгөөд ахаар чинь нөгөө эрэгтэй хүнд аюу танил санагдаад за эн чинь ингээд миний бага бахаас л одоо ийм байсан учраас айгүй танил дотн санагдаад тэгээ өөрт нь ингээд хайр шиг тухтай мэдрэмж үсгээд тэгээ энээс болоод нөгөө нэг эмэгтэйдээ татагтаа суугаад тэгээ дараа нь тэр нь асуудал болдог хэрүүл болдог гэр бүл энэ ядаргаатай намайг тайван байхгүй байнга миний араас хөөцөлтөөд миний хувийн асуудал оролцоод ингээд айгүй түүхтэй байна цаашаа вэ гэдэг ингээд нөө эрэхтэй зүхтаагаад арх уудаг ч юм уу шоудаг ч юм уу ингээд гэрээсээ яваад ингээд зүхтаагаад идэг. Тэнгууд нөө эмэгтэй нөгөө төгшүүртэй энэгшилтэй учраас төгшиж эхэлдэг. Яана манай нөхөр ингээд байна ингээд яах вэ гэж араас нь хөөцөлтөөл улам мөшгөөл те ингээд нэг нь зүхтаагаад нэг нь араас нь хөөцөлтөөл яг ингээд зогсохгүй юм тамийн тойрог шиг ингээд харахны циклд орчдөг. Тэгээл ингээд энэ харилцаа ингээд айгүй хэцүү яваал ингээд асуудал шийдэгдэхгүй байгаад байгаа нь.
тухайн эхнэр нөхрийн маань бага насныхан тэр өссөн ээнэгшлэн тий одоо эцэг эхээсээ авах хэрэгтэйсэн тэр аюулгүй хайр, дотносол тэр сэтгэлийн гүн холбоо нь ингээд эрүүл байж чадаагүй улмаас нөгөө хүн насанд хүрсэн хүн том болсон ч гэсэндээ тэр хэрэгцээгээ хайж идэг, бусдаас хайж идэг. Тэгээд тэр хэрэгцээгээ тийм токсик хортой байдлаар илэрхийлээд бие биенээ өвтгөө шархлуулад яваад идэг бахнэ. Тийм учраас одоо ингээд юм хортой токсик ийм одоо ээнэгшилд өссөн хүн маань эрүүл одоо secure attachmentтэй тий эрүүл ээнэгшилтэй хүнтэй бас хамт байж чаддгүй. Тийм хүнтэй гэрлэж чаддгүй. Өөрт нь маш хайртай, маш эрүүл ээнэгшилтэй сайн хүн байсан ч ингээд бүр явсаар агаад ингээд нэг муу одоо ингээд одоо муу гэж хэлэх нь хаашаа тий ингээд болохгүй бүтгүүнтэй суучдаг хүмүүс эдэн шүү дээ. Шалтгаан нь гэх юм бол тэр хүний буруу биш. Тэр эмэгтэйд одоо ингээд тэр тайван амгалан байгаа хүн нь аюулгүй мэдрэмж төрүүлж чадахгүй байгаа хгүй. Яагаад гэвэл тэр хүний тэр мэдрэмжд өөрт нь танил биш хизээч амьдралд нь байгаагүй учраас цоо шин мэдрэмж учраас тэр эрүүл одоо сэтгэл зүй хүртэл хүлээж авч чадахгүй өөрт нь тухгүй санагдаад нөгөө өөрт нь нөгөө бага наснд танил байсан аав найр хуваа зоддог байсан тий тэр мэдрэмжийн дотн байгаа учраас эргээд архиудаг ч юм уу ийм асуудалтай хүн тий суучдаг. Тэгэхээр энэ бидний дотоод бага насны шийдэгдээгүй сэтгэлийн шарах траума, ээнэгшлийн төрлүүд маань бидний одоогийн ингээд би яагаад ингэж авирлаад байгаа, яагаад би ингэж мэдрээд байгаа, яагаад би ийм сонголт хийгээд байгаагаа ойлгохгүй байгаа. Маш олон тэр бүр далд ухамсарын төвшин те өөрөө одоо далд ухамсар гэхээс л үйл ухамсарлахын төвшин өөрөө ч ойлгохгүйгээр ингээд энэ бүх процессууд ингээд явагдаад идэгний шалтгаан нь энэ ээнэгшилтэй холбоотой. Тэгэхээр ингээд өөрийгөө те би ямар одоо орчинд өссөн, миний асар хамгаалж исэн эцэг их эмээ өвөө те эргэн тойронд байсан ах эгч маань ямар хүмүүс байсан те надтай яаж харьцдаг байсан, миний ээнэгшлийн төрөл аль нь, би илүү харилцаанаас зүхтаа хандлагатай юм уу, эсвэл төгших хандлагатай юм уу, эсвэл холимог юм уу, эсвэл харьцангуй тайван одоо юм аюулгүй мэдрэмж маань бага наснд маань хангагдсан байна уу те. За яг 100% одоо юм эрүүл ээнэгшилтэй хүн гэж бараг байхгүй. Ховор одоо зарим нэг хувь одоо ингээд төвшүүртэй зайлсхийх ийм юмнууд бол холилдсон тодорхой хэмжээнд байгаа. Тэгээд энийг ойлгоод за энэ байдал маань миний одоогийн энэ гэр бүлийн харилцаанд маань найз нөхдөй харилцаанд яаж давтагдаад байгаа тэр паттерн хэв маягаа олоод те ингэж нөлөөлөд байгаа маань гэдгээ өөрийгөө ойлгосноор өөртөө илүү зөөлөн нийт сэтгэлээр хандах, өөрийгөө ойлгох, бас бусдыг ойлгох, хосыгоо ойлгоход маш тустай ихний алхам байна те. За тэгээд өнөөдрийн ярих зүйл маань ерөөхдөө ингээд дуслаа. Тэгээд дараагийнхаа YouTube-ээр энэ талаараас дэлгэрэнгүй жишээтэй гоё хуваалцаад явнаа. За тэгээд сонссонд баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаваа. Баяртай.